Бүтээл сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ? Бүтээл сэтгэлгээ гэж юу вэ? Урнаар сэтгэн төсөөлөн бодож зохиомжлон ярих замаар бүтээл сэтгэлгээг хөгжүүлдэг байх нэ. Зохиомжлон ярэ. Зургийг анхааралтай ажиглаад дараах асуултуудад хариулж өөрийн төсөөллөөр зохиомжлон яриарай. За одоо бүгдээрээ багштайгаа хамт зохиомжлон ярэ. Зурагт юу байна вэ хүүхдүүдээ тоочин нэрлээрэй. Зүйтэй нар байна, хүүхдүүд, дугуй, үүл байна тийм ээ. Өөр юу байна вэ? Мод, өвөс, цэцэг, ургамал, зам байна тийм ээ. Өөр юм байна уу? Зүйтэй энэ цаана уул байж магадгүй харагдаад байна штэ. Тийм ээ? За тэд юу хийж байна вэ? Хүүхдүүдийг ажиглаад хараарай. Магадгүй хүнтэй мэдлээд ах шиг байна. Бас охин нь их яар сандарсан харагдаад хуралдаад байгаа юм уу да? Эсвэл найзынх руугаа явж тоглох гэж байгаа байх. Нэг бол өвөө эмээргүй явж байгаа ах トゥ хоёр юм болов? Нэг бол дугуйн аялал хийж байгаа хүүхдүүд ололтой. Тийм ээ? За өөртөө төсөөллөөр зохиомжлон цааш яриарай. Энэ ямар өдөр байна вэ? Нар гарсан мөн хүүхдүүд нимгэн хувцастай байна. Үнийг ямар өдөр гэдэг юм болоо? Халуун нартай өдөр байна тийм ээ? Сайн байна. Тэд юу өмссөн байна вэ? За эрэгтэй хүүхдийг ажиглая. Эрэгтэй хүүхэд маань юу өмссөн байна? Судалтай, цэнхэр цагаан судалтай подволог, боронгийн шорт өмссөн. Эмэгтэй хүүхэд цагаан өнгийн подволог, цэнхэр өнгийн өмд өмссөн. Хоёулаа адилхан пүүз өмссөн байна. Бас толгоондоо юу өмссөн байна хүүхдүүдээ? Зүйтэй хамгаалтын малгай өмссөн байна шүү дээ. Энэ ямар улирал вэ? Орчныг ажиглаж хараарай. Өвөл, зун, хавар, намар. Ямар улиралд ер нь навч ногоод өвс цэцэг дэлгэрдэм болоо? Ямар улиралд бороо ордсон бол? Ямар улиралд халуун нартай байт юм болоо? Мэдээж зунээ улирал. Тэд хаана байна вэ? Хаана байгаа юм болоо? Та нарын төсөөллөөр юу гэж бодож байна? Зүйтэй. Модон дэж болж байна те. За багшийн бодлоор хөдөө газар байж болж байна. Мөн нуур гол нь харагдахгүй байгаа ч нуурын эрэг дээр байж болж байна. Энэ мэтчлэн найзуудынхаа төсөөлсөн, харсан, ярьж байгаа зүйлсийг анхааралтайсаа сонсоорой. Олон янзаар хэрэглэе. Энэ юу вэ? Зүйтэй энэ бол ном. Энэ юу вэ хүүхдүүдээ? Энэ бол хавчаар. Энэ юу вэ? Энэ бол дэвүүр. Энэ юу вэ хүүхдүүдээ? Энэ бол сандал. Тэгвэл эдгээр зүйлсийг хэдүүлээ бүгдээрээ олон янзаар хэрэглэж үзье. Номыг яаж хэрэглэдэг вүлээ? Номыг бол уншдаг бид нар тийм ээ. Уншиж номноос мэдлэг олж авдаг. Тэгвэл номыг өөрөөр яаж хэрэглэж болох юм болоо? Бодоорой. Төсөөлөөрэй.
За багшийн хувьд номыг тэр болгон ашиглаж болох нь. Дараа нь номыг өөрөөр яаж ашиглаж болох вэ? Өөрөөр номыг яаж ашиглаж болох вэ хүүхдүүдээ? Төсөөлөн бодоорой. Зүйтэй. Нартай өдөр нарнаас хамгаалахын тулд номоороо халхавч хийж бас болох нь байна. Өөр олон аргаар, олон янзаар хэрэглэх боломж байгаа. Та бүхэн ярилцаарай. За энэ бол хавчаар гэсэн. Хавчаар юунд хэрэглэгддэг вэ? Зүйтэй сайн байна. Хавчаар бол хувцас хатаахад хэрэглэдэг, хувцас хавчдаг тийм ээ. Тэгвэл хавчаарыг өөр юунд хэрэглэж болох юм бол? За багшийн хувьд үсээ хавчиж болох нь энэ хувцсны хавчаараар. Мөн за өөрөөр хувцсны хавчаарыг номны хавчуур болгож хэрэглэж болох нэ. За тэвүүрийг юунд яаж хэрэглэдэг вэ хүүхдүүдээ? Халуун нартай өдөр өөрийгөө сэвж хэрэглэдэг тийм ээ. За мөн өөрөөр халхавч өөрийгөө нуух зорилгоор бас хэрэглэж болох нь. Мөн тэвүүрийг хумиж байгаад бас заагч болгон хэрэглэж болох нэ. Олон янзаар хэрэглээ сэдвийг дүгнэхдээ сурагчид бүтээлч оновчтой санаа гаргасан эсэх, сонирхолтой хувилбарыг зурсан эсхийг харгалзан үнэлээрэй. Сонирхолтой баримт. Бүтээл сэтгэлгээний үед тархины хоёр тал бөмбөлөг хоёулаа зэрэг ажилдаг. Логик сэтгэлгээ нь тархины зүүн тал бөмбөлөгт, төгсөөлөх нь баруун тал бөмбөлөгт төвлөрдөг бол бүтээл сэтгэлгээний энэ хоёр төрөл хоёулаа оролцдог учраас хүн тархиныхаа боломжийг илүү үр нөлөөтэй ашигладаг байх нэ. За сонирхолтой зүйл багш нь харуулъя. Бид нэр гадаа явж байхдаа үйл хараад тэр үлийг төсөөлөн дотроо зурдаг шүү дээ. За багш нь бол зурдаг. Та нар зурдаггүй хүүхдүүдээ зурж үзээгүй бол гадаар явахдаа үлийг сайн ажиглаарай. Ямар нэгэн амтан, ямар нэгэн эд зүйлтэй адилхан харагддаг. Энэ үлийг жишээ нь ажиглаад харахад багшд нь эхлээд хэвдэж байгаа нохой харагдсан. За ингээд төсөөлөн багш нь зурчлаа. Харин ахиад сайн томоор нь харах юм бол сууж байгаа хүүхэд харагдсан учраас багш нь ингээд төсөөлөн бодоод ингээд зурчлаа. Тэгэхээр энэ маань бас төсөөлөн бодож зурж байгаа маань бүтээл сэтгэлгээг бас хөгжүүлдэг байх нэ. Үүнтэй ижлэр бүтээлчээр сэтгэн хоосон хэсгүүдийг үцэж зурцгаая. Юу зурж болох юм болоо хүүхдэд ажиглаад хараарай. Мэдээж харахаар багшийн хувьд хөөл, чих, гар гэж харагдаад байна. Тэгвэл багш нь хэрхэн яаж төсөөлөн зурснаа та бүхэнд харуулъя. За багш нь зурчихлаа, зураад будчихлаа. Мэдээж энэ шар өнгөтэй бол чих. За энэ чих маань миний төсөөллөөр бол тохио өгдөг, дугардаг. За энэ ногоон өнгөтэй маань бол гар, доор байгаа ногоон өнгөтэй нь бол хөл. Хөлөнд нь багш нь ролог өмсгсөн. Энэ цэнхэр өнгөтэй нь бол паднуус. Паднуусыг энэ хоёр ногоон гараараа барьж яваа. Энэ хоёр улаан бол өмдөн. Тэгээд өөр зүг рүү явж байгаа зүгээсээ өөр зүг рүү хараад гайхаж байна. Энэ бол багшийн бүтээл төсөөлөн зурсан зүйл бол зөөгч робот. Багш нь зөөгч робот бүтээсэн байна. За зөөгч робот маань захиалга өгсөн хүмүүсийн хүсэлтээр захиалга өгөх юм бол хоёр энэ шар чихэн тухардаг гэж багш нь төсөөллөө. За энэ мэдчилэн сурах бичгээр байгаа хуудас 91 дээр байгаа хоосон хэсгүүдийг гүйцээж зураарай. За дараах нь
Доорх зүйлс юутай төстэй байна вэ? Тодруулан зураад өнгөөр айлган бодъё. Энэ дасгал маань номны хуудас 92 дээр байгаа шүү хүүхдүүдээ. Багш нь энэхүү дүрсийг авчихлаа. Энэ дүрс та нарын хувьд төсөөлөн бодохоор юутай, юу болгож болохоор байна вэ хүүхдүүдээ? Багштай хэлээрэй. Зүйтэй онгоц болгож болж гин, цаасан шувуу болгож болж гин. Өөр юу болгож болохоор байна хүүхдүүдээ? За багш нь бол үнийг шувуу болгосон. Ямар шувуу болгосон бол? За одоо бүгдээрээ харцгаая. Багш нь ийм хөрхөн шувуу болголоо. Энэ мэтчлэн төсөөлн зураад будаарай.